Сано Дебраван би яг одоо хаан зогсоод байна уу гэхлээр би өөр амьдрдаг байшингийнхаа хаалган дээр зогсоод байна. Энэ болохоор 1841 гэж бичсэн байгаа. Энэ болохоор 1841 онд баригдсан. Одоо баг 200 жил болж байгаа байшин гэсэн үг. Тэгэхээр энд одоо өвлийн хүйтэнд одоо халаалтын системийг яаж шийддэг вэ гэдэг талаар би хуваалцъя гэж бодож байна. Энэ бол хом товор биш шүү. Энэ бол би өөр гэрээ танилцуулах гэж байгаа биш. Зүгээр энд хэрхэн халаалтын системийг шийддэг талаар хуваалцъя гэж бодож байна. За тэгэхээр одоо дотор орж ирээд миний студид ороод ирсэн байна. Тэгэхээр яг одоо миний энэ артлын гэрэл цэнхэр биш байна. Гэхдээ энэ утасныхаа аппараа одоо би цэнхэр болгоно. За энэ чинээс өнгөө сонгоод кол цэнхэр болсон өөрчлөгдсөн. За окей. За энэ миний гэрэл студийн хоёроо биш. Би бол халаалтын систем ярина гэж хэлжсэн шүү дээ. Тэгэхээр энэ миний студийн өрөөг одоо халаадаг зүйл маань яг нэг пар шиг зүйл байгаа. Яг ч пар биш л дээ. Ийм одоо монголоор бол одоо тэн юм уу та. Энэ бол ингээд шууд тогтоо холбогдсон. Тэгээд энэ бол Монголд 9 сарын 15-наас шууд ингээд пар ирчдэг шүү дээ. Тийм биш. Яг өөрөө хүссэн үедээ хасаагаад хүссэн үедээ унтраадаг гэсэн үг. Тийм зүйл байгаа. За энэ болохоор ингээ миний өглөө болгон босоод цонхоороо хардаг зүйл байна. Тэгэхээр унтлагын өрөөнд бас саяныхтай адилхан яг пар шиг тийм тэн байгаа. Энэ бас яг нэг саяныхтай адилхан орой даасаагаал өглөөд унтраачдаг тийм зүйл байгаа. За тэгэхээр цонхныхоо доор яг нэг Монголтай адилхан пар шиг тэн байршуулсан бол энэ болохоор AC буюу air condition бас байгаа. Ерөнхийдөө ийм хоёр төрлийн халаалтын систем байна. Тэн байна, тэгээд AC байна. Энэ болохоор зундаа хүйтнээр тэгээд өвөлдөө болохоор халуунаар үлээдэг. Энд болохоор би болохоор нэг тийм дуртай биш яа гэхээр амар хуурай хоолоо өвтгөөд тэгээ би кондишны ханаад айгүйх авдаг байсан Японд байхдаа. Тийм учраас би энэ зүйл нь хэрэглэх нэг тийм таа биш дуртай биш. Энэ одоо ч ашигладаггүй. Одоо зүгээр л баг декорэшн болчихсон. За тэгэхээр халаалтын системд болохоор энд ингээ 3 төрөл байдаг гэсэн. Эхнийх нь болохоор тэн тэгээд air condition. Тэгвэл энэ болохоор ингээ тогоор ажилладаг автомат 100 байгаа. Энийг та бүхэнд бас сонирхолтой санагдаж магадгүй гэж танилцуулах хүссэн юм аа. За тэгэхээр энэ 100 болохоор хоёр зүйлээр ажилладаг. Нэгт болохоор тогоор, хоёрт болохоор ийм түлшээр ажилладаг гэсэн үг. Энэ түлшийг болохоор энэ 100 дотор хийгээд шатана гэсэн үг. Энэ нь болохоор юугаар бүтээгдсэн түлш юм бэ гэхлээр одоо мод ингээ хөрөөдөөд ингээд айгүйх олон үртэс байгаа штэ. Тэдгээр үртсүүдийг нийлүүлээд тийм шахмал одоо модон түлш бүтээсэн гэсэн үг. Одоо Монголд одоо нэг бас нэг нүүрсний шахмал гэдэг үлээ үнийг бас тийм шахмал түлш байдаг штэ. Яг тэр шиг мөртлөө энэ модны үртсэн шахмал түлш гэсэн үг. Энийг болохоор дэлгүүрүүдэд зардаг. Тэгээд худалдаж аваад тэгээд энэ 100 тондоо хийж төлдөг. Тим төлш байна. За тэгэхээр сая танилцуулаад байсан төлш маань болохоор ингэж харагддаг байгаа. Ийм шахмал эдгээр нь болохоор яг модны үрцээр бүтээгдсэн. За тэгэхээр энэ төлшийг ашиглаад хэрхэн галаад үлдэх юм бэ гэдгийг та бүхэндээ танилцуулъя. За тэгэхээр сая танилцуулсан одоо үрцээр бүтээсэн шахмал түлш байгаа шүү дээ. Түүнийг болохоор энэ 100-ныхаа дээд хэсгээс хийн гэсэн үг. Тэгэхээр энийг одоо та бүхэнд хийж харуулъя.
За ингэж хийчээд үнийг ингэж таглана. Түүний дараа хийх ёстой зүйл нь болохоор галаад цэвэрлэх ёстойгоо үнсийг авч цэвэрлэнэ гэсэн үг. За тэгэхээр цэвэрлэгээний тухайд болохоор яг ийм өөрийн зориултын ийм тоос орогч. Гэхдээ яг ч тоос орохгүй л дээ. Энэ болохоор яг энэ 100хан зориулсан үнс ордог гэсэн үг. Яг ч тоос орогч биш, энэ бол үнс орогч гэсэн үг. Тэгэхээр би та бүхэнд харуулъя. Энэ 100-ны доторт бол болохоор ингэж харагдаж байна л да. Ийм нэг шилэн тэнгүүдээ дотроо ингээд айгүй олон үнэстэй. За эхлүүлцгээе. За үүний дараа болохоор энэ шилийг би бас цэвэрлэдэг. Жохон байж байгаа дөрвөлжлүүлээд цэвэрлэнэ. Сая би галынхаа үнсийг нь сайхан соруулчихсан байгаа. Одоо тэгэхээр дараагийн зүйл нь болохоор би болохоор энэ шилийг болохоор ингэж байнга өдөр болгон цэвэрлэдэг. Яа тэгэхээр галын бурхныг хармаар байна. Гэтэ 3 нас хүртэл хүмүүст л галын бурхан хардаг гэдэг. Гэтэ зүгээр шатж байгаа галаа би харах айгу дуртай. Ингээд энэ юу маань шил маань аюу гоё ингээд. Энд одоо барыг одоо нэг дундад зууны үед байдаг ус нэг камен зоох гэж байдаг шүү дээ. Европ Америкчууд кинонд гараад идэг. Тэрний энэ орчин үеийн нөгөө нэг тогоор ажилтдаг хувилбар юм уу гэж би ойлгоод идэв шүү дээ. Яна би юу хийж вэ? Ингээд зовоороо нас одоо нэг дахиад тоос суруулагчаар суруулахаас бишээ. Үнс суруулагчаараа. Яа тэгэл одоо энийг хаян жоохон зовоорсон юм а цэвэрлэн. Тэгээ жоохон мэж галаадулж харуулнаа. За ингээд энэ жоохон нарны тусгал тусаад байна уу? Ингээд сайхан 100хан доторхоо сайхан цэвэрлэлцэн, шилийн сайхан цэвэрлэлцэн байгаа. Тэгээ одоо хамгийн сүүлд хийх зүйл нь болохоор одоо энэ 100 галаа асаана гэсэн үг. Асаахтаа болохоор энэ товчлуурынхаа хаан чамааг ингээд дарангуут гэрэл наасна тэгээд нэг 3 секунд барьчихна. Дид гэд ингээд дуурснаас хойш гал юм ингээд эхэлж байна гэсэн үг. Тэгэхээр энэ яг нэг юу нэг тенний халуун агаар үлээдэг юм шиг байгаас тэ энэ яг нөгөө нэг гал асаад эхлэхээр энчнээсээ халуун агаараа яана гэсэн үг. Гэрлөө ингэж хөөж халуун агаараа цацдаг гэсэн үг. Утаануудаа болохоор энэ яндангаараа дэшээ гаргаад энэ яндангаар утаагаас ороод гаргацдаг гэсэн үг. За тэгэхээр өнөөдрийн чухал зүйл болохоор сайхан галаа ажигланаа. За зарим шахмал үсэд доош унгаж гин. За нэлээх унаад ирлээ. Одоо энэ тэгэл асах бах. За таугаад эхэлж гин. Таугаад одоо галан насаад эхэллээ. За ингээд шууд шилний тусуулаас ингээд шууд галаа хэрхэн асаж байгаа гэж хэлж болно. Гэтэ энэ шил нь бол амар халдаг л та.
Тийм ямар ч галгүйгээр гал хасаана гэдэг бол сонирхолтой байгаа зү. Ийм л гоё ид байна да. Амар. За ингээд галаа түлцсэн байгаа. Тэнгүүд одоо энэ яг шилэн хэсэг нь болохоор амар хаалнаад ингээ гар хурж болохгүй гэсэн үг. Тэгэхээр энэ 100 ингээд ашиглаж байгаа тохиолдолд хэрвээ нэлэх хүүхэд байвал гүйччихэд ингээд энд хүрээд ингээд гар хөлөөд төлчих аюултай тий. Тэнгүүд энд зориулсан ийм тусгай зориултын зуухны хашаа гэх юм уу? Энийг болохоор ингээд ерөнхийдөө энийг ингээ хашаад энэ болохоор хоёр нүх мөхтэй тэгээд ерөнхийдөө нялх хүүхдэд болсны дараа бол ингээ энийг бол ингээ байнга ингээ хашаад ингээ хашаан төр байлгаж явах хэрэгтэй. Яагаад гэвэл энэ шилэн амар халуун учраас түлэгдэх аюултай. Тэгээд ер нь бол нялх хүүхдэд айлт болохоор энэ хашаа, зуухны хашаа бол маш чухал хэрэгтэй зүйл байгаа. Тэгээд өнөөдрийн миний танилцуулсан зуух бол ингээ бүр нэг хэрэг сетээр бол ингээ ийм зуух гэсэн үг. Хашаатайгаа нийлээд ингээ one set. Өнөөдөр би өөрийнхөө гэртээ ашигладаг, энэ Францад хэрэгэлдэг зуухын талаар танилцуулсан. Тэгээд яагаад ингэж танилцуулж гин вэ гэхлээр манай Монголд болохоор агаарын бохирдол маш том асуудал болж байгаа. Агаарын бохирдлоос болоод маш олон хүүхдүүд өвдөж эрсдэж байгаа. Гэтэ энэ зуух болохоор тогоор ажилдаг. Тэгээд 100% хуурай үрдсэн төлшөө ашигладаг учраас утааны хувьд болохоор маш тийм бага утаатай, маш цэвэрхэн гэсэн үг. Маш багт ялгаруулдаг. Тийм учраас яг энэ зуух хэрвээ Монголд минь байх юм бол илүү бас бидэнд хэрэгтэй юм болов гэж би бодсон. Тийм учраас та бүхэнд танилцуулж байна. Монголд минь байх одоо худалдаалах зарах хэрэгтэл дээр ямар байдгийг сайн мэдэхгүй байна. Зүгээр л та бүхэндээ танилцуулж байна. Тэгээд цааш миний бичлэгүүдийг зөндөө үзээрэй. Subscribe дарж намайг дэмжээрэй. Өнөөдөр бичлэг үзсэн хүмүүст бүгдээрэнд нь баярлалаа.